Эдийн засгийг докторжуулах энэ өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсөв мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорж байгаа гэх хэллэг яваад байна. Эдийн засгийн сахилга батаа гадны тулгалт хөтөлбөргүйгээр сайжруулах боломжгүй болсон хэрэг үү? Яагаад? Гэхдээ эдгээр чи юм баггүй. Эднэр бол өнгөрсөн энэ 27 жилийн эвдийн сүйтгэлд бүх имийг бол дандаа өөр нэрээр нэрлэж байсан. Бүтцийн өөрчлөлт гэж явсан. 1990-ад оны ихэр үед бол хандивчдын зөвлөгөөн гэж юмнуудыг хэлдэг байсан. Би дахин олон удаа хэлээд байгаа шүү дээ. Эдгээр зөвхөн Монгол улсыг эдийн засгээ эвдэн боснуулахад л мөнгө өгсөн байхгүй. Ямарваа нэгэн имийг одоо эвдэн боснуулахын тулд ямар нэгэн барилга байдгийн бол тэрийг одоо нураахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байдаг байна л да. Одоо жишээ нь бол одоо бидний энэ сууж байгаа байшин бид нар амьдрдаг байлаа гэхэд биднийг энэ байрнаас нь бол гаргаад түр майхан барьж өгөө тийм үү, түр гэрт оруулж хагаад энэ байшин минь бол нураачж байгаа байхгүй юу? Энэ байшин нураахын тулд чинь бол тодорхой хэмжээний хөрөнгө хүч одоо чинь бульдозер одоо бусад одоо экскаватор элдв юмнууд бол хэрэгцээ зөвхөн тэрэнд л мөнгө өгсөн байхгүй юу да. Тийм учраас бол чиний тавьсан асуулт бол тэд нар Монгол улсын одоо чинь өнгөрсөн энэ 27 жилийн бүх энэ дампуурлын эзэд нь эдгээр өөрснөө байхгүй да. Тийм учраас бол зөвхөн одоо юу гэдгийг өөр бодлого явуулах гэж байгаагаа одоо зөвхөн одоо сахилга батыг сайжруулна энэ төр гэж яриад байгаа байхгүй. Эдгээр бол зөвхөн бол өөр бодлогоо тэгэд нэрлээд зөвхөн хуураад байгаа тийм залим их нь байхгүй да. Сахилга бат гэдэг бол энүүгээрээс дамжуулаад манай Монголын өнөөгийн эрх баригчид энэ Монгол банкны удирдлага манай одоо энэ эдийн засгийн бодлого үйл ажиллагааг одоо төлөвлөдөг одоо удирдах явдаг энэ улсуудад дарамт үзүүлж байгаа байхгүй да. Тэднийг уламд хүчтэй багалзуурдна гэсэн үг байхгүй да. Тэднийг улам хүчтэй барьна гэсэн үг байхгүй да. Би энэтэй холбогдуулаад бас нэг зүйлийг хэлэхэд Монгол улсаас мөнгө хулгайлуулад тэгээд офшортой аваач хийгээд офшортой хэрэгэлцэн зөвхөн тэнд дансны бичлэлт болоод үлдсэн байгаа гэж би олон удаа яриад байгаа шүү дээ. Тэр мөнгө тэр одоо бодлогыг чинь боловсруулсан улсууд чинь энэ олон улсын одоо валютын сангийн эзэд чинь өөрснөө байхгүй да. Тийм учраас бол бид нар имийг өрдөөсөө үнэн бодит байдлыг бид нар одоо чинь ойлгож ухаарч энэ өнгөрсөн энэ алдаа энэ завхарлаа бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй юм бол энэ байдлаас гарах ямар ч боломжгүй байхгүй да. Хүн бол ямар нэгэн алдаа хийж болно мэдээж. Энэ бол өөрөөсөө шалтгаалсан, өрөөлөөс шалтгаалсан бусад янз бүрийн хүчин зүйлүүд нөлөөсөн байж болно. Юм мэдэхгүй байсан, мэдээлэл бага байсан энэ төр нүгэлэгтэй хүн тэр алдаагаа бол өөрөө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бол алдаагаа засах нь эхний алхам байхгүй да. Эхний бодоо тэр зоригтой хүн бол алдаагаа ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэн чинь тэр хүн иргэний зориг гаргаж байгаа. Үнэхээр эн чинь болохгүй юм байна гэдгийг ойлгож ухаарч байгаа зөвхөн өөрийнх нь амьдралыг төдөөгүй Монголын одоо чинь ирээдүйн хооч усан үр хүүхдүүдийн ирээдүйн хувь зайны өмнө хариуцлага хүлээж байгаа энэ л том алхам шүү дээ. Энийг яагаад манайхан хийж чадахгүй байна л гэж байгаа байхгүй гол нь. Энийг хийхгүй тэгэл явсан чиг рүүгээ яваал тэгэл басна. Тэгж байгаа. Одоо бол өнөөдөр бол чинь манай намайг одоо ингээд үзэж сууж байгаа улсуудын нэлээд олон үр хүүхдүүд нь хамаатан садангууд нь дандаа бол барууны оронд бол ажилдаг, амьдрдаг, сурдаг тийм улсууд байж байгаа. Барууны зөвхөн Америкийн нэгдсэн улс гэх чинь 11,000 гаруй дээд сургуультай байхгүй да. Сүүлийн үед чинь бол одоо Америкийн боловсролын систем бүрэн дампуурсан байхгүй да. Бүрэн дампуурсан. Тэнд ердөөсөө Монгол төлжөөд юм бол одоо чинь ямар ч тэнийг идиотуудыг тэндээс диплом өгөөд явуулдаг. Ийм л одоо чинь цэвэр мөнгөний бизнесийн арилжааны зорилгоор бол одоо чинь үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй. А мэдээж бол тэр дотор нэг одоо чинь гарын 5 хуруунд багтах бол одоо сургуулиуд бол бий л дээ. Тэр нь бол манайхны дааж давшгүй өндөр төлбөртэй. Тэнд шал өөр одоо чинь програм хөтөлбөрөөр бол сургалтаа явуулдаг. Өөр байдлаар бол одоо хүмүүсээ шил сонгож авдаг. Барууны энэ боловсролын систем гэдэг чинь нийгмийнхэн бол 1-2% бол жинхэнэ боловсрол өгдөг. 98% нь бол тэнийг одоо идиотууд гэдэг чинь бодит байдлыг ухаарахгүй байгаа, бодит байдлыг олж харахгүй байгаа, нүдэн дээр нь байгаа юмыг ойлгохгүй байгаа улсууд чинь идиотууд гэдэг одоо үг шүү дээ. Идиотууд гэдэг чинь бол одоо ямар нэгэн хараалын үг биш шүү дээ. Энэ бол зөвхөн тэр хүний бол тэр орчоод байгаа сэтгэл зүйн ерөнхий төлөв байдлыг хэлж байгаа энэ үг байхгүй да. Идиот, дебил энэ гэдэг чинь бол эмнэлгийн нэр томьёонууд байхгүй да. Эмнэлгийн ямиг хялбаршуулж ойлгодог улсууд чинь дебилүүд гэдэг байхгүй да. Кретинүүд гэд нэрлэдэг байхгүй да. Ямар нэг юмыг чинь ухаж ойлгож энэний цаатлын мөн чанарыг нь цаад зорилгыг нь олж харж чадахгүй ийм
ингэж эргэцүүлэн шүүн тунгааж бодохгүй байгаа энэ улсуудын чинь кретинүүд гэдэг нэрлэдэг байхгүй. Тийм учраас бол би энэгээр ямар нэгэн хүнийг доромжлох гээгүй. Эн чинь бид нар ямар нэгэн имийг нэрээр нь нэрлэх хэрэгтэй байхгүй да. Бид нар бол хар имийг бол одоо саарл цагаан гэж бол олон жил бол өөрсдийгөө хуурч явлаа шүү дээ. Одоо бид нар чинь имийг нэрээр нь нэрлэх хэрэгтэй байхгүй да. Энд дээр нэг Оросын нэг судлаач хэлсэн байсан. Одоо ингээд ярингууд энэ шүүмжлэл эх орон чандар гэж хүмүүс үзэж байна үгүй ээ. Энэ бол зүгээр бодит байдлаа. Тийм шүү дээ. Бодит байдал. Ер нь бодит байдлыг хэлнэ гэдэг бол бодит байдлыг одоо чинь энэ бодит байдлыг өөрчлөх, энэ алдааг засаж залруулахыг хийж байгаа хүмүүсийн тэмцлийн нэг хэлбэр байхгүй да. Энэ чинь өөр хэлбэр. Хамгийн гол нь бид нар тэмцхийн тулд чинь биелээд гол нь бодит байдлаа ухаарах хэрэгтэй байхгүй да. Бодит байдлаа гүн үнзгийн ерөнхий том дүр зургаар нь олж харах хэрэгтэй байхгүй да. Олон асуудлууд мандаад хоримтлагдсан байгаа ойлгомжтой. Гэвч бид юунаас нь эхэлж тэмцэх хэрэгтэй юм бэ? Одоо жишээлбэл аваад үзэхэд бол Монголд бол одоо ингээд мянган асуудал бай гэж бодъё. Нүгэлээ гэхдээ тэр мянган асуудлуудыг эхний одоо чинь хамгийн чухал 10 асуудлыг шийдэхгүй бол нөгөө үлдэж байгаа 990 асуудал нь шийдэгдэх ямар ч үндэсгүй байхгүй да, боломжгүй. Зүгээр л тэрийг шийднэ гэж оролдож байгаа энэ тэмцэн гэдэг бол худлаа зүгээр л дүрсгсэн тэмцэж байгаа дүрсгсэн бусадны одоо улсуудын одоо юу гэдгийг өөртөө нэр хүнд олох гэж байгаа. Ер нь энэ тэмцлийн эцсийн зорилгыг сонирхгүй улсууд л одоо жишээ нь энийг ойлгохгүй дүрсгээд ингээд тэмцэж байгаа дүрсгээд байгаа байхгүй да. Хүн бол хэрвээ энийг өөрчлөе, засыг залруулъя гэсэн чин зорилго бол тавьж байгаа бол энэ асуудал бол гүн үнзгий судалсан, мэдсэн, энд бол цаг хугацаа хүч одоо хөдөлмөрөөр зарцуулсан энэний цаатлын бол мөн чанарыг бол олж харсан, ойлгосон, ухаарсан тийм тулд чинь хамгийн гол асуудлуудаа бол одоо багсалсан ямар нэгэн өвчний илрэлтэй нь бол тэмцэхгүй тэр өвчнийг үүсгэж байгаа тэр их усүртэй яг энэтэй адилхан өнөөдрийн Монголын нийгэмд болцсон байж байгаа энэ бүхэн олон болохгүй байгаа асуудал чинь гол асуудлууд нь 10 хан асуудал бая гэж зүгээр зүйрлж байгаа шүү дээ. Заавал би 10 гэсэн үг ш. Хамгийн гол нь энэ хэдэн асуудлуудыг шийдэхгүйгээр дараа нь тэр 990 асуудлыг шийдэх ямар ч бололцоогүй байхгүй боломжгүй. Энэ яг бол энэ 10 асуудал чинь тэр 990 асуудлыг үүсгэж байгаа хамгийн гол өөх үүсвэр их сурвалж нь байхгүй да. Өвчний тэр голомт нь байхгүй да. Энэ голомтуудыг бол би түрүү хэллээ шүү дээ. Нэгдүгээрт бол одоо мэдээллийн орон зайг бид нар бол үндэснийхээ мэдэлд авах хэрэгтэй байна. Улс үндэснийхээ мэдэлд авах хэрэгтэй байна. Төрийн мэдэл биш. Улс үндэснийхээ мэдэл. Улс үндэсний мэдэл гэдэг бол төртөөг ард түмэн нийлсэн энэ бүтцийг бол улс гэдэг байгаа шүү дээ. Энэ бүтцийг тухайд ер нь бол 90 оноос хойш бидний чинь улс гэдэг бол үндсэндээ Монгол улсыг муц үндэснийх нь бол устгацсан. Зөвхөн бол гадны бол одоо ингээд зүгээр тавиулуудаар бүрдсэн төр гэдэг нэг нэрлэлсэн энэ бол одоо нэг хэсэг бүлэг улсууд байж байгаа. Тэгэд бол одоо үлдсэн нь удахтай зэрэг үнэхээр өдөр ирэх тутам бол ядуурч, туйлдж, зов зүдэрч шаналж байгаа энэ Монголын жирийн ард түмэн байж байгаа. Ийм болгоцсон байхгүй. Ер нь капитализм гэдэг бол сайхан капитализм гэж байдаг юм аа. Капитализм гэдэг чинь яг өнөөдрийн яг иймэд араншинтай байдаг байхгүй да. Өөр үрдөөсөө одоо чинь бол одоо юу гэдэг одоо зөөлөн капитализм, хүний одоо жишээ нь одоо хүнлэг капитализм гэсэн юм байдгүй байхгүй да тийм чинь. Өнгөрсөн бол одоо чинь 500 жилийн дараа баруун Европын түүхийг би хөндлөн голдгоо судалсан, ойлгосон хүний хувьд ярьж штэ. Унших, судлах, юм үзэх, баримт кинонд цуглуулах, үзэх энэ дээр бол одоо үнэлт дүгнэлт хийх ийм цаг завгүй байдгийг гэхэд би та нарт яг бодит байдлыг хэлээд байгааг л ойлгох хэрэгтэй байхгүй да. Бүр сараас илүү хугацаагаар Монголоос би явж үзээгүй урд нь. Миний ирээдүйн хувь заяа, миний өнөөгийн өндөр, миний үр хүүхдүүдийн хувь заяа бүх юм бол Монголын ард түмэн, жирийн ард түмэн та нартай яг нэг ижилхэн байгаа байхгүй. Бид нар нэг завинд сууж байгаа усуд байхгүй да. Тийм учраас би бол та нарт хэлээд байна шүү дээ. Би гол нь энэ бүх юмыг бид нар ойлгож ухаарахгүй юм бол боломжгүй. Өнөөдөр бол одоо ингээд эндсэн хуулийн өөрчлөлт гэж бол олон жил ярьсан. Сүүлийн бол 3-4 жил бол хүчтэй яригдлаа. Зөвхөн бол дарга даамлын тэр төрийн одоо юу гэдгийг бүтцийн зөвхөн нэг тийм өнгө будгийн засвар хийх гэж оролдоод байна шүү дээ. Үгүй энэ үндсэн хуулийг ердөөсөө өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хууль гэдэг чинь цэвэр гадныхан манайд оруулж ирж одоо бий болгосон ийм бол одоо ийм одоо хүлээн зөвшөөрүүлсэн, тулгын хүлээн зөвшөөрүүлсэн ийм баримт бичиг шүү дээ.
гаднын колоничлолоос тулгасан энэ үндсэн хууль нь манай ард түмний амьдрал хувьцааг гаднын колоничлолд байхыг тавилан болгочиход байгаа байхгүй да. Тавилан болгочиход байна шүү дээ бид нэр. Энээс өөрөө байх боломжгүй болгочиход байгаа байхгүй да. Үндсэн хуулийн хамгийн гол аюултай юм нь үндсэн хуулийн дээр бичигдсэн бүх юм бол тухайн ард түмний тавилан болдог гэдгийг ойлгосон байхгүй да. Хууль ийм гэдэг бол хүмүүс их ярьж шнэ. Урд нь бол юу гэдэг мөнгө хүүлэхийг чинь бол гэмт хэрэг гэж тооцдог байсан бол тэр үзэл суртал тэр нийгмийн зохион байгуулалт өөрчлөгдөнгүүд чинь одоо тэр нь бол ердөөсөө их том сайхан ажил болоод хувирсан байгаа шүү дээ. Одоо баян тансаг улсуудын бол хийдэг. Ер нь бол элитүүдийн ажил болоод хувирсан байна. Яг энэтэй адилхан бол бүх юм бол өөрчлөгдөв. Тийм учраас хууль бол ямар нэгэн ертөнцийн зүй тогтол биш ээ. Энд чинь хэсэг улсууд янз бүрийн ашиг сонирхлын үүднээс өөрсөндөө тохируулаад хийчээд байгаа ямиг л бид нар хууль гэдэг байгаа байхгүй. Энэтэй бол холбогдуулаад ингээд хэлэхэд Америкт ч бол хуулийг бол арай өөрөөр нэрлэдэг штэ. Bill Act гэж нэрлэдэг байхгүй юу? Bill Act юу гэдгийг factory энэ янз бүрийн бол нэрүүд бий. Харин Монгол болохтой зэрэг чинь ертөнцийн хууль, байгалийн хуультай адилхан хууль гэдэг үгээр нэрлээд байгаа нь хүмүүсийг төрөгдөлд оруулаад байгаа байхгүй да. Өнөөдөр бол чинь өдөр байж байна. Маргааш дахиад бол чинь нар гарч өдөр болно гэдэг энэ чинь байгалийн хууль байхгүй да. Энэ л хууль байхгүй да. Тэгсэн чинь хэсэг бүлэг улсуудын чинь тэнд ингээд сууж байгаа саяхан бол чинь энэ төр хуульд өөрчлөлт оруулаад байна шүү дээ. Чинь Монголын бол зөвхөн дайны үед бол урагчл гэж байна. Бусад үед урагч гэж байхгүй гэсэн. Ийм бол ийм хуульчлал энэ чинь хэсэг бүлэг улсуудын цаанаас нь гаднаас өгсөн мөн дотоодын энэ урагч энэ 5 дугаар цуваагийнхны захиалсан энэ хуулийг л зүтгүүлээд байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас бол энэ бүхэн ялгааг бол манайхан олж харах хэрэгтэй л дээ. Сүүлийн үед Монгол банкны захирлаас нь зол жаргалыг гадаад улс руу гарч цугтсан. Гадаадын иргэншил хүссэн гэх мэт мэдээлэл чигдээсэх боллоо. Энэ хүнтэй хариуцлага тооцох ёстой гэж ард иргэд маань ярьж бичиж байна. Та үүн дээр юу хэлэх вэ? Гэхдээ тэр бол яг үнэн шүү дээ. Би өнгөрсөн 2016 оны 8 сарын сүүлчээр би нэг телевизэд бас ярилцлага өгсөн. Тэгээ тэрэн дээр ч гэсэн би бол хэлсэн байгаа л да. Тэр югтэй зэрэг чинь бол 6 сарын сүүлчээр ингээд сонгуул болоод шинэ засгийн газар эмхлэгдсэн байгуулагдсан. Хамгийн гол юм бол Монгол банкны захирлаас ажлыг нь дүгнэхгүйгээр хүлээн авч болохгүй байсан байхгүй да. Гэсэн чинь гисэн хэдий ч бол албан тушаалын хинээтэй юмнууд шүү дээ. Хинээтэнгүүд. Тэнд чинь гүйж очиод тэрнээс ямар ч бол чинь урд нь хийсэн энэ ажлынх нь бол тайлангийн хүлээн аваагүй албан ёсоор дүгнээгөөж тэрний албан тушаалын хүлээгээд авцсан. Тэгээд тэр нөхөр чинь албан тушаалаа хүлээлгэж өгөөд зүхтаагаад гараа авчиж байгаа байхгүй да. Энэ бол санаатай байхгүй. Би дахиад хэлэхэд чинь бол Монгол ардын нам гэдэг чинь бол зүүнний либерал намаа. Либерал гэдэг бол зөвхөн барууны бүх юмыг бол шүтэнэн болгосон энэ нам байхгүй да. Ардсан нам бол ойлгомжтой. Энэ бол барууны бүр жинхэнэ неолибералистуудын нам байхгүй да. Энэ бол тийм учраас чинь энэ хоёр намын явуулж ирсэн бодлого үйл ажиллагаа энэ хоёр намын зүтгүүлээд байгаа бүх юм бол эцсийн бүлэгт хэрвээ та нар мөн чанарыг нь олж гардыг бол бүгд Монголын ард түмний эсрэг байгаа байхгүй да. Энэ бол олонхын эсрэг байгаа байхгүй да. Ер нь бол зол жаргал бол бас нэг ховчлт гэдэгтэй бол маш их холбоотой нөхөр шүү дээ. Олон улсын валютын сан Монгол банкыг байгуулад ер нь тэндээс бол Вашингтоны консенсусыг манай улсад Монгол улсад бол хэрэгжүүлэх хамгийн ихний шат нь бол ховчлт гэдэг нэрийн дор урднд байсан эдийн засгийн суур бүтцүүдийг бүгднийг устгахыг өөр үгээр хэлээд байгаа байхгүй устгах зорилготой. Хэрвээ устгах гэсэн бол хүмүүс тэрийг хүлээж авахгүй нь ойлгомжтой байсан. Гэвч тэрийг өөрөөр нэрлэж байгаа учраас бол хүмүүсийг хуурчж байгаа байхгүй тэр нэрийг өөрчлөлт. Гэвч цаас зорилго нь огтхон ч өөрчлөгдөг байхгүй да. Бол ховчлт гэдгийг чинь бол бүр 1930-ад оны үеэс хамгийн анх Гитлер гаргаж ирсэн үг юм байлээ шүү дээ. Ховчлт гэдгийг чинь 1933 онд бол Гитлер Германы тэр засгийн эрхэнд бол гараад тэгэд хамгийн гол нь Германы бүх аж үйлдвэрүүдийг барууны энэ банк санхүү энэ корпорациудад бол тавьж өгөх энэ үйл ажиллагаагаа ховчлт гэж нэрлсэн баггүй да. Ховчлт гэдэг чинь бол яг гагцгүй яг ийм бол
хулгайчлалтыг л нуусан ийм үг байхгүй да. Тэгэд ими чинь эвдэн бүснүүлэхийн тулд чинь дандаа нэрийг нь өөрчилж хүмүүсийг хуурдаг байхгүй да. Нэрийг нь өөрчилж хүмүүс өрдөөсөө тэр нэрийн цаана ямар бодлого, ямар зориг, ямар мөн чанар байна гэдгийг чинь хүмүүс харж чадахгүй болгоцсон байж та манай улсуудыг ихэнх нь. Зол жаргал чинь 1990-ад оны эхнээс болоод хөрөнгийн биржийн захирал нээсийг санаж байгаа бол хөрөнгийн биржийн захирал гэдэг бол хөрөнгийн бирж гэдэг бол за бусад бол манай энэ аж ахуй нэгжүүд бүгд ховчлогдоод одоо энэ хөрөнгийн бирж нь 2 дахь зах зээлийг нээн тэгээд бол хувьцааны бол одоо чинь зах зээлийг бол нээн гэсэн энэ үрэн. Гэвч хувьцааны зах зээл нээгдсэн үү? Нээгдээгүй. Тэр хүн бол зөвхөн олон улсын валютын сан гадны энэ байгууллагуудын тавиулан байсан байхгүй да. Тэнд сууж байгаад бүх юмыг эвдэн бүснүүлсийнхаа дараа зүхтаад гараа явцсан шүү дээ. Тэгээ саяхан бол буцаж орж ирээд дахиад бол Монгол банкны юм дээр гарцсан байна. А тэр хүний ах нь болохтой зэрэг чинь мөн 92 онд чинь бол олон улсын валютын сангийн санд манай Монгол улсыг одоо элсүүлэх Монгол банкны хамгийн анхны ерөнхийлөгч чинь Жаргал сайхан байсан биз дээ. Тэр чинь төрсөн ах トゥ хоёр байхгүй да энэ хоёр чинь. Тэр хоёрын бол одоо чинь явуулсан үйл ажиллагааг хэрвээ та нар ингээд одоо чинь үзтiin бол тэр хоёр өдөөс эдийн засагч одоо банкир хүмүүсийн явуулсан огт тийм тэр хоёртаа банкир биш байхгүй. Тэр хоёрын үзэл сурталч нар байхгүй. Үзэл суртал гадаадын үзэл сурталыг Монголд бол хэрэгжүүлэгч ийм утсан күгэлдээнүүд байхгүй да. Энэ бол дээр нь бол бас үлэмжих хэмжээнийг хулгайлсан хулгайчдаг байхгүй да. Манай хэвлэл мэдээлэлээр бас ингэж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсноор дэлхийн зах зээл дээр монголоор оголсон бондын ханш цойлж байна. Чингис бондын ханш 50% өссөн гэж байна. Гэтэл манай засгийн газраас хуралтай нэртэй шинэ бонд гаргаж тэрнийх нь олон улсын зах зээл дэх дуудлагын ханш өссөн гинэ. Жирийн ард иргэд энэ бонд гэх чухам юу болохыг мэддэггүй. Та энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү? Бонд гэдэг бол англи үг. Бонд гэдэг бол хүн зээл аваад энэ зээлийг тодорхой нөхцөлтэйгээр нь хүүтэй нь буцааж төлөхийг төлнө гэдгээ баталсан юм баталгаа бичгэл байхгүй да. Тэгэхээр манайхан дандаа юм ингэ тонгоргон хэлээр яриад байна шүү дээ. Одоо манайхан бонд зарна, бонд байршуулна энэ төр гэж бол яриад байгаа шүү дээ. Тэр бол гаднаас бол бид нар зээл аваад тэр зээлийнхаа оронд тэр зээл өгж байгаа талд бид нар бол таны энэ зээлсэн мөнгийг ийм нөхцөлтэйгээр, ийм хүүтэйгээр, ийм хугацаанд буцааж өгнөөд гэсэн баталгаа бичих байхгүй да. Тэгээд тэрийгээ бодохдоо зэрэг Монгол улсыг байгуулсан энэ агуу хүний нэрээр нэрлээд Чингис хаан, Чингис бонд эдгээр нэрлээд байгаа. Эдгээр бол нэг бол усан тэнэг би дахиад хэлэхэд нэг бол уран тэрслэгч нар байхгүй да энийг. Тэгээ тэд нар яриад байгаа шүү дээ. Ер нь бол одоо хугацаа хэтрээгүй бол энэ бол одоо чинь зээл хугацаа хэтрэнгуут нь өр болчдөг гэдэг үгүй байхгүй да. Тэр хүн хамгийн гол нь тэр зээлдэгчийн өмнө бол төлбөрийн үүрэг хүлээчихэж байгаа байхгүй да. Төлбөрийн үүрэг гэж одоо бас тийм санхүүгийн хэллэг л төлбөрийн үүрэг. Тэр төлбөрийн үүрэг гэдэг бол тэр зээлийг авахдаа чухам яг юунд зарцуулахыгаа тэдний өмнө одоо чинь ам өчгөө өгч авсан байдаг. Хоёрдугаард бол энэ зээлийг бол одоо чинь төлөх хугацаануудаа тохирсон байдаг. Хүүгийн төлнө гэдгийг чинь бол бас хүмүүсийг хуурахын тулд өрийг үйлчлэнэ гэж яриад байгаа шүү дээ. Тий. Ер нь бол зээл бол улс авч болно. Би дахиад хэлэхэд. Зээлийг бол зөвхөн тодорхой бол хугацаан дотор гадаад худалдааны тэнцлийг хангах, тийм үү? Гадаад худалдааны бол одоо чинь санхүүгийн тэр бол тэнцлийг гэдэг байгаа шүү дээ. Гадаад худалдааны тэр тэнцлийг хангахын тулд чинь барааг нь авчаад хэрвээ надад одоо чинь ямар нэгэн одоо валют дутагдaltaй байдсан бол тэр валют дутагдж байгаа хэмжээгээр түр аваад тэр улсуудын төлбөрийг гүйцэтгэдэг. Өөр янз бүрийн болоод хэлбэрээр түр удууд арилжааны ийм зээлүүдийг авч болно. Монгол улсын өнөөгийн байдал бол ердөөсөө зээлээр бүрэн 100% амьдрдаг болсон байгаа байхгүй да гол нь. Тэгтээ зэрэг чинь би дахиад хэлэхэд чинь зөвхөн болоод гадаад валютыг зөвхөн гадаад худалдаан дээр хэрэгэлдэг байсан бол одоо болоод ердөөсөө гадаад валютыг чинь дотоодынхан амьдралын манай төгрөгийн хамгийн гол суур болгочод байгаад нь хэргийн гол асуудал оршиж байгаа байхгүй да. Энэ асуудлыг 20 хэдэн жилийн туршид энэ одоо энэ хоёр намын ихрэгчнэр, эдийн засагч нарыг тэдний яриаг сонсоход тэрийг огт ойлгоогүй нь мэдэгддэг байхгүй да. Ойлгоогүй байгаа. Энэ бол хамгийн гол ердөөсөө хүн улс төрч хүний хамгийн гол зорилго нь энэ байхгүй да. Гол нь энийг мэдчих хэрэгтэй байхгүй да.
Бид нар талхаа одоо зээлээр авч идэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яхан Жирийн чи бол одоо чинь талхаа бол ердөөсөө Америк доллараар худалдаж авч идэж гин гэсэн үг байхгүй да. Тэгтээ хүүтэй бас тий Америк доллараар өшөө хүүтэй. Чи бол тусгаар тогтносон улсын Монгол улсын иргэн юм бол ягаад чи өөрийнхөө үндэсний мөнгөнд тэмдэгтийг хэрэгсний төлөө чи тэдэнд хүү төлөх ёстой юм бэ? Хүү гэж юм байгаагүй байхгүй да. Тэр одоо чинь коммунизмын тэр одоо социалист бол Монголын үед чинь ердөөсөө хүү гэж юм байгаагүй байхгүй. Хүү гэдэг бол хамгийн аимшигтай хүнийг шулдаг юм зэвсэг байхгүй да. Хүү гэдэг бол би дахиад хэлэхэд хүү гэдэг чинь биднэрт энэ цаг хугацаа орон зайг биднэрт мөнгөөр зарчиж гин гэсэн үг байхгүй да. Одоо нэг цаг өнгөрөхөд бол одоо чинь цаг гэдэг бол ямар нэгэн одоо чинь энэ агаартай адилхан энэ хүн бүхний бол одоо чинь амьдрах юм бол ердөө оршин тогтнохын хамгийн гол одоо орчин шүү дээ. А гисэн чинь энэ орчин чинь бол одоо агаарыг бол хүлчиж байгаатай яг адилхан байхгүй да. Мөнгө хүлнэ гэдэг бол одоо хүүгчин болохдоо зэрэг ердөөсөө сүүлийн нэг 300-400 жилийн дотор л бол гаргаж ирсэн болохоос ялангуяа англосаксууд, жууд англосаксууд гаргаж ирсэн болохоос биш урд нь бол одоо буддийн шашин, одоо лалын шашин, энэ христийн шашинд чинь бүр үхлийн ялтай. Цаасаар авдаг тийм ялтай. Ийм бол одоо аимшигтай ийм нүгэл байсан байхгүй да. Одоо бол манай хүүхэд хүртэл бүх хүн энэ бол хэм хэмжээ норм байдаг юм байна. Өө ердөөсөө хүмүүс тэгэл ойлголцсон байж байгаа. Одоо би саяхан бол хэсэг залуучуудаа уулзсан чинь ер нь 90 оноос чинь өмнө бол мөнгө хүлдэггүй байсан гэхэд тэд нар итгэхгүй байгаа байхгүй. Мөнгө хүлдэг юм. Ердөөсөө мөнгө хүлнэ гэж юм байгаагүй. Тийм учраас чинь зөвхөн ганцхан энэ л бол одоо чинь урдлын тэр бол одоо нийгмийн байгууламж тэр улс төрийн баримжааг бол зөвтгөх хамгийн гол аргументын нэг нь энэ байхгүй да. Хамгийн гол нь Харьцуулт. Тэг харьцуулт нь энэ байхгүй. Тэр үед чинь бол мөнгө хүлдэггүй гэдэг чинь хүнийг ямар нэгэн хэлбэрээр бие бинийгээ мүлжихийг хуулиар хоригдсан байсан байхгүй да. Чи одоо ингэж ягаад мөрөөдө тоглоом тоглолтгүй байсан гэдэг. Мөрөөдө тоглоом тоглоно гэдэг бол тэр хүн өөрөө ямар нэгэн бодит баялагийг үйлдвэрлээгөө байж тэр өөр бусдын бол одоо үйлдвэрлэсэн бүтээсэн энэ бодит баялагийг илэрхийлж байгаа энэ мөнгийг авчна гэдэг чинь тэр бодит баялагийг хулгайлцсан байж байгаатай адилхан биз дээ. Энэ нь цаатлын утга. Цаг одоо хугацаа, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөөр хөсөн урсган байж бий болгосон энэ бол бодит баялагийг илэрхийлж байсан мөнгийг чи одоо чинь мөрөөдө тоглоомоор мөнгөийг авчна гэсэн чинь тэр мөнгөөр илэрхийлэгдэж байгаа бодит баялагийг хулгайлцсан гэсэн чинь яг ижилхэн бидтэй энэ чинь. Ийм учраас зөвшөөрдөггүй байсан байхгүй юу да. Ийм ч учраас бол одоо чинь тэр хөрөнгийн зах зээл магтгийг чинь хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй байсан байхгүй. Энэ хөрөнгийн зах зээл гэдэг чинь ямар нэгэн хүмүүсийн одоо чинь эдийн засгийн болоод зориуд одоо юу гэдэг бодиттой ийм хуулиар одоо тийм зүй тогтлоор зохицуулагдаж явдаг гэсэн үгүй байхгүй да. Зөвхөн тэр хүмүүсийн ойлголтоор нь тэр хүмүүсийн бол хүлээлтээр нь ийм хийсвэр юмар бол мөнгөний дүн нэг удууд одоо том өсөж байдаг, хөөсөрж байдаг, нэг удаа шалчиж идэг. Ийм бол юмар гадныхын ингэж одоо чинь ашиг хийгээд яваад байгаа байхгүй. Мөрөөдө тоглоом. Мөрөөдө тоглоом байхгүй. Энэ бол казино байхгүй одоо үндсэндээ. Одоо манайх нь мэдж байгаа шүү дээ. Покер гэдэг чинь бол энэ покер тоглодог улсуудад одоо чинь мэдж байгаа. Энэ хамгийн гол покерын чинь үндсэн бол ердөөсөө тэрний тоглоомын гол зарчим нь блеф гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Хууран мэдлэг байгаа үстэй. Би юмтай мөртлөө огт одоо чинь зөвгөн мөртлөө хөзөртэй юм шиг тэр хүмүүст одоо чинь тийм дүр эсгдэг барьдаг тийм үү? Тийм бол дандаа юм хууран мэдлэлт байхгүй да. Барууны бол 500 жилийн түүхийг бол судлаад ингээд үзэхдээ тэдний бүх түүх нь яг ийм уур амьсгалаар явж ирсэн байгаа байхгүй. Яг ийм юмар амьдарч ирсэн байхгүй да. Олон улсын валютын сангийн тулгалт нөхцлүүд нь манай улсын төсвийг багасгаж нийгмийн халамж хамгааллыг бууруулахад иргэдийн нуруунд дээр ирдэг татваруудыг нэмэхэд чиглэж байгаа. Энэ нь жирийн ард иргэдийн ахуй амьдрал хүн дээр тусна. Та хүн дээр юу хэлэх вэ? 2012 онд Монгол төгрөгийн одоо Америк доллартай харьцсан ханьс бол 1250 орчим байсан тийм үү? За 1250. Одоо бол 2500 болцсон байгаа. Эн чинь юу гэсэн үг вэ гэдэг бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо Чингис бонд, тэр Самурай бонд энэ гэсэн энэ маш хэмжээний мөнгийг тухайн үед бол одоо энэ эрх барьжсэн улсууд хувийн компаниараа дамжуулаад зээлээд аваад тэр мөнгөө эргэж төлөөгүй байхгүй да одоо хүртэл. Тийм учраас чинь тэр хүмүүсийн авсан зээлийн төлбөрийг тэр зээлийн төлбөрийн тэр хүүгийн үйлчлэгийг Монголын ард түмэнд үүрүүлж байгаа гэсэн ийм эдийн засгийн цаад утга нь энэ байхгүй да. Нэгдүгээр, хоёрдугаарт бол
Ер нь бол Монголын ард түмнийг бол тэд нар үргэлж бол ядуу дорой барьж явах, сул дорой барьж байх ийм сонирхолтой байгаа байхгүй. Гадныхан ч тэр мөн дотоодын олигархууд ч тэр тэдний юм ойлгуулах байх ядуу сул дорой байх тусмаа гадныхантай нийлцсэн байж байгаа, тэр хээрийн чонтой нийлцсэн байж байгаа тэр ноход бол тэднэрт бол ашигтай байхгүй да. Тэдэрт хялбархан одоо явуулганд нь автдаг ямар нэгэн бол тийм зохион байгуулалттай тэмцэл байхгүй. Хүмүүс ердөөсөө тэрнийг үүлийн үргээд боддог ийм байлгыг тэд нар хүсээд байгаа байхгүй. Тийм учраас чинь Монгол улсын одоо би дахиад хэлэхэд хэвлийн одоо чинь бүх орчингийн бүгднийг нь бол гадныхан хувьчлуулж аваад тэгээд тэд нар чинь бол одоо өөрснөө ил талд аргаар шууд бус аргаар өөрийнх нь бүрэн эрхшээл мэдлэлд оролцсон байгаа байхгүй. Орлогоор нь дамжуулаад ингэ барьцдаг байхгүй. Рекламыг ямар компаниуд өгдөг? Дандаа гадаадын юм уу гадаадынхантай нийлцсэн Монголын том компаниуд л өгдөг шүү дээ. Тийм биз дээ? Реклам. Ийм учраас энүүгээр нь дамжуулаад тэднийг барьцдаг байхгүй. Боловсролын багш нарыг манай одоо хэвлэл мэдээдийн бол одоо энэ эцдүүдийг бодох төдөр чинь эднийг яг амьдрах арга болгоцсон байгаа байхгүй. Эднийг амьдрах арга нь ойлгож байгаа ч эдгээр чинь Монголын ард түмний Монголын үндсэн Монгол улс үндэсний эсрэг юм хийж амьдрдаг болгоцсон байхгүй да. Эн чинь бол олон зуун жил олон ард түмэн дээр туршигдсан колоничлын бол бүр сонгодог одоо бодлогууд нь энэ байхгүй да. Тийм учраас чинь бол одоо өнөөдөр бол ягаад ихэнх одоо хүмүүс маань юм мэдэхгүй байна. Ихэнх хүмүүс нь дуурахгүй байна гэдэг чинь тэднийг хамгийн гол нь улс үндэснийхэн эсрэг өөрийнхөө бол организмыг өөрөө идэж амьдрдаг ийм бол одоо байдал руу тэднийг оруулаад дасгаа сургацсан байгаа байхгүй да. Өвчтөе хүнийг бол одоо эмчлэхийн тулд чинь тэр амь насыг аврахын тулд чинь зарим үнэхээр бол эмчилгээ авахгүй байж байгаа эрхтнийг тайрч хайдаг шиг тэднийг тайрч хайхаас өөрөхгүй байхгүй да. Өөрөөр бол тэд нар хизээч бол одоо буцаж бол организмын төлөө бол ажиллахгүй байхгүй да. Монголын улс үндэстний төлөө тэд нар өөрснийхөө одоо бүх үр хүүхдүүдийн хувьд ирээдүйн хувь заяаг чинь Монголын ард түмний хувь заяатай холбож ойлгохгүй айл эрт болцсон байхгүй да. Тийм учраас чинь тэнд чинь одоо Америкт одоо чинь баруунд бол гарсан тэнд чинь үл хөрөнгө аваачаа бүх үр хүүхдүүдээ авгаа хүүхдүүдээ нууц амрагуудаа тэнд байршуулаад байна гэдэг чинь бол үндсэндээ тэд нар Монголын бол одоо энд зөвхөн бол одоо юу гэдгийг тодорхой хугацаагаар тэндээс ирж бол эндээс ашгаа аваад тийшээ аваад гарчдаг. Иймд бол одоо нөхцөл байдал донд чинь бид нар 20 хэдэн жил амьдралаа шүү дээ. Олон улсын валютын сангийн тулгалт нөхцлүүд нь манай улсын төсвийг багасгаж нийгмийн халамж хамгааллыг бууруулахад иргэдийн нуруунд дээр ирдэг татваруудыг нэмэхэд чиглэж байгаа. Энэ нь жирийн ард иргэдийн ахуй амьдрал хүн дээр тусна. Монголчууд эх орондоо амьдрах аргагүй боллоо гэж бичиж гадагшаа гарах боломжийг улам их ирж хааж байна. Та үүн дээр юу хэлэх вэ? Тэг ер нь бол олон улсын валютын сангийн энэ бодлого бол Монголын ард түмний эсрэг одоо явуулж байгаа энэ 27 жилийн энэ геноцид бодлогын топ тодрон илэрлэл юм л да. Геноцид гэдэг бол ямар нэгэн тухайн одоо улс үндэстнийг үндсэндээ тэдний амьдралын бүх нөхцөлийг нь үгүй хийх замаар тэр улс үндэстнийг устгах гэж чиглэсэн энэ бодлого шүү дээ. 1949 онд бол Нүүбийн одоо конвенц байдаг. Тэр нь бол одоо ер нь геноцидын эсрэг мөн энэний одоо аюултай яаж тэмцэх үү гэсэн ийм утгатай конвенц байдаг л да. Тэрэн дээр юу гэж бичсэн байдаг гэхдээ зэрэг бол ямар нэгэн улс үндэстэн угсаатны бол амьдралын нөхцөл байдлыг нь одоо муутгах, амьдралын нөхцөл байдлыг нь айжмаар үгүй хийх замаар тухайн тэр бол улс үндэстнийг одоо устгаж бөөнөр аймаглан устгах ийм бол бодлогыг бол геноцид бодлого гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас хэрвээ олон улсын одоо валютын сангийн манайханд одоо энэ тулгсан байж байгаа энэ нөхцлүүдийг хэрвээ аваад үздэм бол ялангуяа одоо энэ би урд нь хэллээ шүү дээ. Тэд нар бол зээл авахулсан, зээл аваад юунд зарж байгааг нь тэд нар олон улсын валютын сан мэдгийн цаадаар мэдчихсэн. Хин зээл авсан, хин одоо тэр зээлээ буцаа төлөөгүй байгааг бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас чинь тэр хүмүүсийн авсан зээл мөн тэр зээлээс хоримтлагдсан хүүг бол Монголын ард түмний нуруунд дээр одоо тавих энэ одоо шаардлагыг бол тулган хүлээлгэж хэлвэ шүү дээ биднэрт. Тэ энэ бол ердөөс энийг бол геноцид гэхээс өөрөө явж нэрлэж болох боломжгүй юм угаасаа. Энэ яг цаатлын гол зорилго нь. Хоёрдугаарт бол ер нь манай энэ иргэд бол одоо ингээд улс орныг ингээд самраад амьдрал ахуйг нь хүн болгохтой зэрэг чинь
тухайн улс үндэстний хамгийн боловсралтай одоо сэргэлийн сүүхээтэй хүмүүс нь болохтой зэрэг бусад гадаадад бол Америкт баруунд бол гарч ажил амьдарч тэнд бол амь зуухаас аргагүй ийм нөхцөл байдал бол шахажиж байгаа шүү дээ. Ер нь бол ямар ч хэрв түүхийг ингээд эргээд аваад үздэг юм бол ямар ч улсын бол дайн төрөмгийллийн эцсийн гол зорилго нь бол тэр тухайн улс орны байгалийн баялагийг нь бол эзлэн авах байдаг. Одоо бол манай байгалийн баялагийг тэд нар эзлэн авсан байж байгааг харж байна. Хоёрдугаард бол хүн ардынх нь эрдэм мэдлэгийг бол цөлмөхийн бодлого байдаг. Тэр цөлмөх бодлогоо бол яаж явуулдгүү гэхдээ зэрэг улс орныг нь доторх бол амьдрал ахуйг нь төсвөрлөхийн аргагүй энэ хүнд нөхцөл рүү хүнд байдал бий болгоод тэгээд тэр улсуудыг нь бол өөртөө аваачиж өөрийнхөө бол эдийн засагт ажилдаг тэдний бүх тэр бүтээж байгаа бүх тэр нэмэн үрдгийг нь өөрийг хямдхан завших энэ бодлого байхгүй. Баруун бол одоо чинь манай одоо энэ тэнд амьдарч байгаа улсуудыг бол төрүүлээгүй. Тэднийг бол одоо өсгөөгүй, сургаж хүмүүжүүлээгүй. Тэдний боловсрол олгоогүй шүү дээ. Гэсэн ирнэ манай бол бэлэн болцсон ойлгож байна уу? Монгол эцэг их төрүүлээд Монгол бол улс тэднийг сургаад ингээд бэлэн болцсон иргэдийг нь аваачаад өөртөө бол ажиллуулж байгаа байхгүй дээ тэрийг. Энэ бол дээр үеийн бол одоо явуулдаг тэр дайн төрөмгийлэлээр явуулдаг байсан бодлогын одоо чинь цаад зориг одоо мөн чанарыг нь бол зөвхөн нууцсан байж байгаа одоо цагаачлал гэдэг одоо ийм үгээр нь шүү дээ. Энэ бол цэвэр эдийн засгийн цагаачлал байгаа байхгүй дээ. Эдийн засгийн цагаачлал. Тийм ч учраас бол барууны одоо ялангуяа одоо энэ сүүлийн үеийн нэр томьёон дээр бол нүүдэлчин болуулаад ажиллаж гэдэг бүр тийм нэр томьёо гарч ирсэн байгаа шүү дээ. Тэд нар байнгын ажиллагүй. Нэг тодорхой одоо чинь хэдэн сар хэдэн жил ажиллаад тэгээд тэр одоо чинь тэр ажил нь өөрөө байхгүй болчдөг учраас дахиад өөр нэг ажил ирэхийн тулд чинь заавал өөр хот руу эсвэл өөр улс руу эсвэл өөр улс орн руу одоо чинь явдаг нүүдэлчлэн амьдардаг ийм бол одоо чинь нүүдэлчин ядуус нүүдэлчин энэ бол ажилчид боолууд ийм болгоцсон байхгүй дээ. Тийм учраас чинь би дахиад хэлэхэд ер нь бол манай энэ эцэг эхчүүдийг анхаарахтай бидний үр хүүхдийн ирээдүй байхгүй болсон шүү. Бидний Монгол улс үндэстний бидний үр хүүхдийн ирээдүй бол энэ манай дотоодын бол энэ урагчид ам гадаадынхантай бол нийлээд хулгайлаад авцсан. Тийм учраас улс үндэстнийхэн энэ эрхчлөө жинхэнэ их нутгаан бид нар тэднээс буцааж авах хэрэгтэй байна. Энэ тэмцэлд бол одоо бид нар нэгдэх хэрэгтэй байна. Үүний тулд чинь хамгийн гол урдсан нөхцөл бол энэ бүгдийг ойлгож ухаарах хэрэгтэй байна.